Soft skills буюу дотоод ур чадварт тухайн ажлыг хийхэд шаардлагатай хувь хүний шинж, хувийн онцлог, харилцааны ур чадварууд багтдаг. Дотоод ур чадвар нь тухайн ажлын байрнаас үл хамааран дасан зохицох хөрвөх чадвартай байдаг учраас хүний нөөцийн менежерүүд болон ажил олгогчид, ажил горилгочдоос энэ төрлийн чадваруудыг ихээхэн эрэл хийх болсон. Яг гэвэл цаг хугацааны явцад тухайн компанийг төрөлжүүлэх, илүү үр ашигтай ажиллах, өргөн хүрээний туршлагатай болоход нь нөлөө үзүүлдэг. Тэгвэл та ажил олгогчдын нэн тэргүүний шаардлага болсон soft skills буюу дотоод уян чадвараа хөгжүүлээрэй. Шинэлэг хийгээд ирээдүйд амжилт олох төсөл бизнес санаанууд дөнгөж эхэлж байгаа бизнесийн байгууллагуудын гол асуудал хөрөнгө босгох байдаг. Тэдний гайхалтай төсөл гарааны бизнесүүд хөрөнгө оруулалт болж чадаагүйгээсэн болж хоосон мөрөдөл болох нь цөөнгүй байдаг. Тэгвэл тэдгээр төсөл бизнестэй хэрхэн хөрөнгө санхүүжилт босгох талаар хөрөнгө босгох сургалтуудаас суралцаарай. Сайн удирдагч болоход урамшуулан хөгжүүлэх чадвар, хүндлэлийн харилцаа холбоо, ур чадварыг сайшаан магтах, хариуцлага хүлээх чадвар, багийн ажиллагааг магтан урамшуулах зэрэг маш олон ур чадварууд шаардлагадаг. Тэгвэл та удирдлага манлайлалын ур чадварт удирдагчийн эзэмших ёстой ур чадварууд хичээлээс суралцах боломжтой юм а. Та дээрх сургалтуудаас өөрт хэрэгтэйг сонгох ба багцаар нь худалдан аван суралцах боломжтой.